Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо IMS podcast-аараа иргэн уулзж байгаадаа маш их баяртай байна. Ингээд та бүхэндээ баар жилийн мэндийг хүргэе. За энэ оны хамгийн ихний дугаарт анагаах ухааны хүрээлэнгийн дотрийн эмгэг судлалын секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан анагаах ухааны магистр уушигны эмч Ган Чимэг оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хоёулаа ковидын дараа хам шинж шинж тэмдэг болон нөхөн сэргээх эмчилгээний тухай ярилцах болно. Сүүлийн өдрүүдэд ковидын тохиолдол маш ихээр илэрч байна. Тэгэхээр ерөнхийдөө нэлээд цаг үе болсон мэдээлэл болохолоо гэж бодож байна. Ковид-19 халдвараар өвцсөний дараа нэлээдгүй олон хүмүүст шинж тэмдэг үргэлжилж байгаа. За энэ юунаас хамаарч байгаа вэ? Ер нь ковидын дараа хам шинж гэж яг юу хэлээд байна вэ? Энэ тал дээр олон улсын болон манай Монголд хийгдсэн судалгаа байгаа болов уу? За ковидын дараа хам шинж гэж ковид халдвараар өвдсөний дараа хүмүүст шинж тэмдэг зарим завьрууд арилахгүй өргөжлээд 1 сар 3-аас 6 сар за зарим тохиолдолд бас 9 сар хүртэл үргэлжилсэн тохиолдлууд бас байна. За ер нь ковид халдвар маань өөрөө харьцангуй шинэ өвчин гараад 2 жил болж байна. Яг энэ өвчний урт хугацааны үр нөлөө эрсдлийг үнэлсэн судалгаануудын үр дүн бол гарах хараахан болоогүй байна. Гэхдээ хүн ер нь альва халдварт өвчин хүнд өвчин гэмтэл зэргийн дараа хүний бие махбод өөрөө системийн өрөвслийн эсрэг хариу урвал гэх асар их дархлааны хариу урвал үзүүлээд дараа нөхөн сэргээх өрөвслийн эсрэг хариу урвал гэж нэрлэгддэг удаан хугацааны нөхөн сэргээх тэнцвэржүүлэх юм үйлдэл үзүүлдэг байгаа. За энэтэй холбоотойгоор мөн ковидын дараа хам шинж илэрч болно. За зөвхөн ковид-19 гэлтгөө өмнөх цар тахлууд SARS, MERS вирусын халдваруудын дараа ч гэсэн бас дараах хам шинжүүд зарим завьрууд юм үргэлжилжсэн тохиолдлууд байсан. За тэгээд ер нь бол энэ ковидын дараа хам шинж маань бол нэг хүчин зүйл, нэг шалтгааны улмаас бол үүснэ гэж байхгүй. Харьцангуй юм олон хүчин зүйлийн улбаатай үүснэ. Нэгдүгээрт нь бол мэдээж хэрэг ковид халдвараар хүнд өвчлсөн эрчим тэмчилгээний тасагт хиймэл зохиомжтой амьсгалтай аппаратанд орсон хүмүүст бол шинж тэмдэг удаа үргэлжлэнэ. Энэ мэдээж хэрэг урт хугацааны эмнэлэг твцэх эмчилгээний дараах хүний нөхөн сэргээх тэр хариу урвал удаа үргэлжлэх тэнхрэх хугацаа орж ийн. За мөн эрчим тэмчилгээний тасагт биш ч гэсэн уушгины хатаагаар өвдсөн хүмүүст бас шинж тэмдэг харьцангуй удаа ялангуяа амьсгаадах ханиах завьрууд харьцангуй удаа үргэлжлэнэ. Энэ маань бол уушгины хатгалгааны дараа уушгины сорвжилт уушгины амьдралын багтаамж багассантай холбоотой ийм завьрууд илэрнэ. За мөн эдгээрээс гадна шинж тэмдэггүй уушгины хатгалгаа үүсээгүй өвчтнүүд маань ч гэсэн ковидын дараа хам шинжүүд бас илэрч байгаа. За энэ нь бол түрүүний тэр системийн хариу урвалууд за хүний тухайн хүний өөрийнх нь дархлаад тогтолцооны онцлог тэгээд тэр хүн өмнө нь ямар нэгэн суур өвчтөө байсан эсэхтэй за мөн хүний өөрийнх нь сэтгэл зүйн юм онцлог зэргээс хамаарч олон хүчин зүйлүүлмээс үүсэж байгаа. Тэгэхдээ яг ямар хүчин зүйл нь илүү дамгаалж байгаа энэ талаар бол хараахан судалгааны үр дүнгууд бүрэн тогтоогдоогүй байгаа л та. За ер нь бол эргэн тойрны ковид тусаад идэгсэн хүмүүсийг ингээд ажиглаад хахад ихэвчлэн хоолой сүнг болох, өглөө орой таниалгах, ядрах, их хэмжээгээр хүлрэх, за чих өвдөх ч юм уу нойргууд гэх мэт шинж тэмдгүүд илэрч байгаа. За эдгээр нь ер нь юунаас болж байгаа вэ? Ямар хүмүүст ковидын дараах шинж тэмдэг түлхүү илэрч байгаа вэ? За ковидын дараах шинж тэмдэг бол хвчлэн өндөр настай, за тэгээ илүүдэлжин тархалттай, суур өвчтөй байсан дархлаад дарамжуулагдсан юм хүмүүст бол илүү элбэг тохиолдож байгаа. За тэгээ судалгаагаар бол ковидын дараах ерөнхийдөө 200 гаруй шинж тэмдэг илэрч байна гэж бүртгэгдсэн байна. За тэгээ хамгийн түгээмэл тохиолдож байгаа нь бол амьсгаадах, ханиалгах, за тэгээ танин мэдхэн өөрчлөлтүүд анхаарал төвлөрөлтөй тогтоолт муудах мартамхай болох хүмүүс нөгөө тарих манамтах нэг мантал байгаа юм шиг санагдаад байна гэж яриад байгаа. За ийм шинжүүд бол түгээмэл илэрч байна. За мөн ховор тохиолдолд цээжээр өвдөх, булчин өвдөх, зүрх зээлсэх тэгээ сэтгэл готролд орхуур уцаартай болох зэрэг ийм сэтгцийн өөрчлөлтүүд бас их илэрч байна гэсэн байгаамаа.
COVID-19 салбараар одоо өвдөхөөр өрхөөс одоо эрүүл мэндийн вакцинуудыг өгч байгаа. За эдгээр юмнуудаас гадна өөрсдөө хуваараа эм тан хэрэгжилж байгаа хүмүүс ч гэсэн олон байна. Ер нь өөр эм тариа хэрэглэснээр ковидын дараа хам шинжид өртөхгүй байх юм магадaltaй юу? За ковид өвдөө хүмүүст бол улсаас багцд нь ерөнхийдөө эмнэлэг болгон харьцангуй өөр байгаа ч гэсэндээ ерөнхий бүлгээр бол антибиот дархлаа дэмжих хэмжлэгээ те цэр шингэлэх хоглох юм. За тэгээд антибиотик цус бүлэгнэлтийн эсрэг юмуудыг өгж байгаа. За тэгээд вирусын халдвар маань өөрөө аяандаа идэгдэг. Өөрмөц яг эмчилгээ антибиотик эмчилгээ энэ төр байхгүй учраас эмчилгээгээ хийх явцдаа багцаа бүрэн гүйцэд хэрэглээ. Тэгээд эмчилгээгээ хийх явцад өөрийгөө тордох, асаргаа сувилгаа маш чухал үүрэг гүйцэтгэдэг вирусын халдвар үед. Тиймээс эмчилгээгээ хийх үедээ бусад сайн унтаж амрах те шингэн зүйл сайтар уух, тэжээллэг, баялаг хоол хүнс хэрэглэх зэргээр одоо өөрийгөө тортох нь бол маш чухал үүрэг гүйцэтгэв. За ер нь энэ илрээд байгаа эдгээр шинж тэмдгээс урьдчилан сэргийлэх боломж байгаа болов. За халдварын дараа хам шинжээс урьдчилан сэргийлэх гол арга бол ерөөсөө ковид халдвараасаа урьдчилан сэргийлэх ёстой. Бид нар вакцина хийлгээд тэгээд халдвар хамгааллын дэглэмээ бариад ковид халдвараас өөртөө урьдчилан сэргийлж чадвал одоо ковидын дараа хам шинжих удаан хугацаанд үргэлжлэх эдгээр зөвөөс одоо урьдчилан сэргийлж чаднаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч гэсэн ер нь ковидын дараа хам шинжийн гол урьдчилан сэргийлэлт бол ковид халдвараас урьдчилан сэргийлэх л гэж зөвлөж байгаа. За ер нь ковидын дараах энэ хам шинж тэмдэг удаан хугацаанд илэрч байгаа хүмүүс яг ямар эмчилгээ хийлгвэл зохих вэ? За ковидын дараа хам шинжийн эмчилгээ бол мэдээж түрүү ирсэн хамгийн гол эмчилгээ бол ерөөсөө дэмжих, тордох эмчилгээ байгаа тий. Биеэ сайн тордох, одоо ажил амралтаа сайн зохицуулах, сайтар унтаж амрах. За тэгээд нөгөө амьсгалын дасгал ялангуяа одоо уушигны хатгаагаар өвдсөн хүмүүс бол амьсгалын дасгал хийх хэрэгтэй, зөв амьсгалах. За цаг тутамд зөв амьсгалах дасгалыг хийж уушигныхаа багтаамжийг нэмэгдүүлэх нь өөрөө нөхөн сэргийх эмчилгээ болно. За мөн өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг баг багаар одоо хийх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийх нь бол хүний одоо ковидоор өвдсөн болон ковидын дараа бол биеийн ачаал даах чадварыг нэмэгдүүлнэ, булчин чангална, за мөн сэтгэл санааг өргөж одоо их хүчтэй болгох юм үр дүнтэй. За мөн тэжээллэг, баялаг, олон найрлагатай орцтой тийм баялаг хоол хүнс хэрэглэх. Эдгээр одоо халуун шингэн зүйл сайдруулах гэдэг эдгээр юм тордлогооны аргууд л ер нь гол эмчилгээ болно. За мэдээч хэрэг одоо зарим хүмүүст бас юм ханиалга цэртэй ялангуяа цэртэй ханиалга аюу үргэлжилж байна гэд хэрвээ танд одоо цэртэй ханиалга байгаа бол мэдээч хэрэг эмчийн зөвлөгөө авна. Ер нь халдвар авсны дараа цэр ковид халдварын үед цэр их хэмжээгээр ялгартай учраас цэр гадагшлуулах эмчилгээ бол хийх хэрэгтэй. Гэхдээ мэдээж эмийн эмчилгээг бол эмчийн заавраар үзүүлж хийлгэн. За мөн ковид халдварын дараа мөн хүмүүсийн харшлын уруулаас сэтрэх хандлага их ажиглагдаж байгаа. Тиймээс мөн харшлын эмчд үзүүлэхтэй зөвлөгөө авах болно. За мөн халдвараар өвчсөний дараа зүрхний инфаркт, зүрхний шигдээс тархин цус харах эмгэгүүд бас нэлээдгүй тохиолдож байгаа нь олон улсын мэдээ байгаа. За энэ тохиолдлууд бас цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ, цус шингэлэх эмчилгээнүүдийг мөн эмчийн заавраар хийлгэж болно. За тэгээд хэрвээ та өөрийгөө тордох одоо дэмжих эмчилгээ хийгээд бас нэг сайн үр дүн өгөхгүй байвал одоо нөхөн сэргээх эмчтэй мөн сэтгэл зүйч эмч, сэтгцэн эмч нараас бас зөвлөгөө авч болно. За тэгээд одоо юу н олон улсад бол яг ковидын дараах сувиллууд аюул их нэгдэж байгаа. Одоо анзаараад тахад манайд ч гэсэндээ бас ковидын дараах эмчилгээ сувилгааны асуудал нэлээд хувийн эмнэлгүүдэд нэлээд хийж байна те. Тэгэхээр ийм шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжлээд цэртэй эсвэл зүрхний тийм асуудалтай хүмүүс байх юм бол эмчийн зөвлөгөө авч эмчилгээ хийлгэж болно. За ер нь одоо ковидын дараа хам шинж илэрч байгаа ч гэсэн ер нь бага хэмжээгээр ч юм уу те илэрч байгаа хүмүүс ингээд тоохгүй явах ч юм уу хүн сэргээх эмчилгээ хийхгүйгээр ингээд удаан хугацаанд явбал ямар эрсдэл учрах болоо. За түрүү хэлсэн нөгөө ковид маань өөрөө харьцангуй шинэ өвчин. 2 жилийн дотор одоо тэр өвчний удаан хугацааны эрсдэл те за ялангуяа бүр дараа хам шинжийн эрсдлийг тодорхойлсон байх бол боломжгүй. Одоо олон улсад ингээл дагаах судалгаанууд хийгдээд энэ ковид
болон ковидын дараа хам шинжийн одоо удаан хугацааны эрсдлийг тодорхойлох судалгаанууд хийгдэж байгаа. Мэдээж хэрэг яг уушрны хатгалгаагаар өвдсөн ялангуяа одоо хүнд зэрэг уушрны хатгалгаагаар өвдсөн хүмүүс бол уушрны одоо амьсгалын дасгал нөхөн сэргээх эмчилгээ хийх бол одоо нөгөө уушрны дамжтэй сайжрахгүй байх магадaltaй. Тиймээс тийм хүмүүс бол онцгой анхаарна. Босод тохиолдолд бол дэмжих тор тэмцгээгээд яваад байхад бол аяндаа шинж тэмдгүүд арилна. Ер нь л одоо халдвар аваад идэхснээс хойш уушгинд ямар өөрчлөлт гарч байгаа вэ? За шинж тэмдэггүй болон хөнгөн зэргээр өвдсөн хүмүүст бол яг уушгинд нэг тодорхой ноцтой өөрчлөлт гарахгүй байгаа. Уушгины хатгалгаагаар өвдсөн хүмүүст бол уушгины хатгалгаа өрөвсөл үүссэн хэсэгт нь бол уушгины сорвжилттэй бид нар одоо шарх авахд сорвжоод идэгдэгтэй адилхан уушгинд маань тийм сорвжилт өөрчлөлт буюу одоо хатуурал явагдаж байгаа. Мэдээж тэр сорвжсан хатуурсан хэсэг маань одоо нөгөө бид гол үүргээ гүйцэтгэж чадахгүй хийн солилцоо хүчил төрж нөөц төрчин солилцоогоо хийж чадахгүй учраас бид ерөнхийдөө юм нөгөө хийн солилцоо л алдагдана гэсэн үг шүү дээ, иймэрхүү өөрчлөлт гарч байгаа. Тиймээс тэр дараах одоо хатгаад авсан уушгины өрөвслээр өвдсөн хүмүүс маань дараах нөхөн сэргээх эмчилгээ, амьсгалын дасгалуудаа сайн хийх нь л одоо нөхөн сэргээ дурлаас сэргийлэх арга болно доо. За ер нь бол зөвхөн халдвар авсан гэлтгүй одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс бол нэлээд утаатай хэцүү нөхцөлд амьдарч байгаа тий. Тэгэхээр энэ үед одоо хэрхэн одоо уушгаа цэвэрлэж эрүүл байх вэ? Ихэнх хүмүүс олон янзын цай эсвэл ингээд тан гих мэт зүйлсийг одоо хэрэглэдэг. Ковидын дараа ч гэсэн нөгөө уушаа цэвэрлэх цай гэж уугаад байгаа шүү дээ. Ер нь энэ хэр үр дүнтэй юм болоо? За ер нь энэ утаатай ийм нөхцөлд бид нар одоо угаасаа л гол арга нь уушгаа цэвэрлэх гол арга бол мэдээж хэрэг цэвэр агаарт байх тий. Айл болохоор цэвэр агаарт байх. За ингээ яалтчгүй Улаанбаатар хотод амьдарч байгаа бол одоо 7 хоногт нэг удаа агаар салхинд гарахаас өөр аргагүй. За тэгээд амьсгалын дасгаллууд зөв амьсгал зурах амьсгалын дасгал хийх нь бол маш их үр дүнтэй. Одоо YouTube-ээр хайгаад үзэхэд л амьсгалын дасгал зүгээр энгийн хүмүүст зориулсан амьсгалын дасгалаас гадна ковидын дараа хам шинжтэй хүмүүст зориулсан янз бүрийн дасгалууд дотор байгаа тэднийг дуурайгаад хийж бас болно. За яг тэр цай тангийн тухайд бол яг тэднэрт тэдгээрийн талаар хийгдсэн одоо эмнэлзэн судалгаа амтарт үндэслэж би яг тэрний үр дүнтэй тэрний үр дүнгүй гэж хэлнэ л дээ. Мэдээж хэрэг эдгээр маань суур орцсон бол мэдээж өмнө судлагдсан урмал гэдэг байх тий. Тэгээ яг юм нарийн тэр цайн дээр нь хийсэн судалгаа тэр тан дээр нь хийсэн судалгааны үр дүнгээр л сайн мууг нь хэлнэ дээ. Хамгийн сүүлд одоо тодруулж асуугаагүй асуулт ч юм уу те эсвэл одоо сонсогчд маань нэмж өгөх зөвлөгөө байвал та бас хэлж өгнө үү? Халдвараар өвдсөн хүмүүс ер нь хамгийн түрүүнд би бол тамхи татдаг хүмүүсийг бол тамхи хаяа гэж зөвлөнө. Тэгэл тамхи хаяал сайхан амьсгал гэж зөвлөмөр байна. Цэвэр гагаарт гараад зөв сайхан амьсгалал тэгжил ер нь хамгийн гол зөвлөгөө л да. За баярлалаа. За өнөөдрийн дугаар маань ийхүү өндөрлөж байна. За маш хэрэгтэй сайхан мэдээлэл өгсөн ганчмыг хэмжтэй баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд за баяртай сонсогчдоо.